Хувь хүний орлогын албан татврын тайлан хэрхэн илгээх вэ? Жолооч таны амжилттай гүйцэтгсэн аялал бүрийн баримт хэрэглэгчдээр автоматар бүртгэгддэг. Энэ нь жолооч таны орлого татврын системээр бүртгэгдэж байгаа юм. Та орлогоо татварт үнэн зөвөөр бүртгүүлснээр Монгол улсын иргэний үргээ гүйцэтгэж байгаа юм а. Тийм учраас жолооч та жилдээ нэг удаа өөрийн орлогоо татварт тайлан хэлбэрээр илгээх ёстой. Жолооч та e-tax-ийн ТАЦ-ийн буюу татврын нэгдсэн систем рүү нэвтэрч орно. Хэрвээ жолооч та бүртгэлгүй байх юм бол бүртгүүлэх гэсэн товчлуур дээр дарж өөрийнхөө нэвтрэлийг үүсгэх нь байна. Бүртгэл амжилттай үүссэн тохиолдолд жолооч та нэвтрэх товчлуур дээр дарж орсноор иргэн гэсэн сонголт танд харагдана. Иргэн гэснээ сонгож орсноороо таны захирам татврын системийн мэдээлэл танд харагдах нь байна. Зүүн хэсэгт байрлах хүсэлт товчлуур дээр дарснаар хүсэлт гаргах гэсэн хэсэг гарч ирнэ. Хүсэлт гаргах дээр дарснаар дотор нь байрлах зэснээс татврын тайлантай холбоотой гэсэн хэсэг харагдана. Татврын тайлантай холбоотой гэснийг дарснаар дотор нь 5 хэсэг гарч ирэх бөгөөд та доор нь байрлах хялбаршуулсан горим ашиглах хүсэлтийг сонгож орох юм. Олон төрлийн сонголт гарч ирж тухайн сонголтуудыг бүглэж хялбаршуулсан горимын хүсэлтийг илгээх юм. Хялбаршуулсан горимын хүсэлтийг 12 сарын 31-ээс өмнө илгээх ёстой. Жолооч та өөрийн явуулсан хүсэлтийг зөвшөөрсөн эсхийг хүсэлт явуулснаас хойш ажлын 1-5 хоногийн дотор хянаж баталгаажуулаарай. Хэрв хялбаршуулсан горим амжилттай зөвшөөрөгдсөн байвал та он гараад 2 сарын 15-ны дотор e-баримт аппликейшн руугаа ороод доор байрлах татвар гэсэн эсхийг сонгоод иргэний үнэлгээнийхээ ардлын QR-ыг уншуулснаар тухайн орлогоо бүртгэсэн оныг сонгоод тайлангаа илгээх юм а. Хэрв таны дэлгэцэн дээр хялбаршуулсан горим бүртгэлгүй байх гэсэн бичиг харагдаж байх юм бол та аль хэдийнэ хялбаршуулсан горимд бүртгэлтэй байна гэсэн үг юм.